Сайн байцгаана уу? ARB компани 50 жилийн Монголд хаяллыг хөргөлж байна. Welcome to Mongolia! Good morning. It's very peaceful here. It's very quiet. The sounds of the birds and the bugs. It's a beautiful place. ARB 50 жилийн хүрээнд тэгж байгаа Монгол улстай ярих хаялал маань эхний 2 дахь өдрөө эхэлж байна. За өнөөдөр бид нэр Earth Camper-ч ирж явж байгаа 200 авахын танилцуулъя. Та бүхэн харж байгаа бол бид 51 хамар цатартай байгаа. Бид нэр тоногтой байгаа учраас нэг жоохон ажиллагааг чангаруулсан байгаа. Тэгээд чанга ажиллагаатай явж байгаа учраас ямар ч зэрэгнүүр өнөөдөр зам дээр бол асуудал байхгүй сайхан явж байна. Earth Camper чиргүүл маань лавл одоо нэг 10-аад мянган км явж байна. Монголд ирснээс нь хойш. За бид нэр сая нэг 6 сарын эхээс ахуулаад 7 сарын 10 хүртэл Монголын баруун талаар баруун аймагуудаар явсан. За ирээд дахиад ингээд 2 дахь хаялдаа 3 дахь хаялдаа гарцсан явж байна. За 10,000 гаруй чирээд явж байхад бол ямар ч асуудал үүсэхгүй байна. Тэгэхээр бид нар бол яг Монголын замд хамгийн тохирсон чиргүүл юм байна гэдэг. Үнэхээр бат итгэлтэй боллоо. Олон сонирхолтой машинууд явж байна. Манай Монголын байгалыг үнэхээр сайхан юм байна гэж байна. Хүн ард бас гоё найрсаг нөхөрсөг юм байна гэж байна. Тэгээд яг гадныхантай ажиллахад одоо ийм юм үзүүлэхэд бол ингээд одоо маш гоё байдаг. Одоо монгол хүний сэтгэлд штэ. Одоо зочлонтгой одоо ийм байгалийн монгон тагшин гоё газарт амьдарч байгаадаа одоо бид нар бас өөртөө бол үнэхээр бас нэг талаас бол бахархах сэтгэл бас мэдээж төрдөг. Just ARB, right? Yeah. ARB, let's go! Бид нар өнөөдөр Элсэн цахагаас Онгийн хэдийн чиглэлд явах байгаа. Тэгээд ямар ч ихний 100 км засмал замаар яваад ирсэн. Өнөөдрөөс яг оффроуд аялал шорон замаар үргэлжлээд Онгийн хэд орох гэж байна. За бид нар ямар ч дундын хотоглох цэг дээр ирсэн байна. Тэгээд ARB-ийн бүтээгдэхүүнүүдийг ингээд дэлгээд яг одоо өөрсдөө хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүдээсээ танилцуулах юм бол за энэ сүйдрөвчний майхан байна. Одоо энэ дэлгэцэн байгаа сүйдрөвчн дээрээ шууд хэрэгэлдэг. За энэ бол миний хувцсны цүнх байна. Энэ одоо яг энэ жил 25 он шинээр гарсан ийм цүнх байгаа. Тэгээд шороо тоос орохгүй ус чигний хамгаалалттай ийм цүнх байгаа.
За энэ цүнх байна. За тэгээд одоо мэдээж бидний аялалд хамгийн хэрэгтэй зүйл болох татхын бүтэн том багц байна. За одоо аялалд зайлшгүй шаардлага хэрэгцээ гарах магадлалтай үүднээс одоо страпнуудыг бол бид нэр ингээд бүгд нөөцлөж авсан байгаа. За мөн одоо дугуй хагарах, за зарим тохиолдолд бол дугуй гээгдэх тохиолдол гардаг. Тэгэхээр ай болтнууд авсан байгаа. Ай болтнуудыг бол одоо бас дугуйгаа хүлэгч гэдэг юм. Ингээд эдгээр бол бүгд зүгээр аялалт хэрэгцээтэй. За тэгээд энд манай кампер дээр одоо яг гадаа 30 градусын халуунд бол одоо манайх ингээд тоглож байна. Шууд шүршүртэй. За ингээд бид нэр энд бол өдрийн хоолоо идэхээр битлэгсэн байна. За Airbnb-тэй хамтаагаараа. What did you smoke? Let's go. He's going to Can drive, big wheel, right? Одоо Дундгой аймгийн Сайхан ус өмнө ирсэн байна. Эндээсээ камп руугаа одоо ингээд бодлохоор явах гэж байна. Зам ерөнхийдөө бол айгүй шорон замаар нэлээд их явлаа. Тэгээд ер нь бол бүх машинуудад айгүй сайн тестлээ өнөөдөр. Тэгээд одоо ийшээ кампт очиж амарцгаая гэж одоо явж байна да. Ер нь шатхуун зарцуул харьцангуй гайгүй явж байгаа. Тэгээд ямар ч гэсэн энд ихэнх нь хатаа орцоо байгаа учраас маргааш бас нэлээд олон километр явна. Говийн замаар явна. Тэгээд айгүй машиныхаа шатхууныг зэрэгж дүүрч байна. Первый автомобиль был, это вот синий 80-ка, Land Cruiser 80. У него стоит подвеска Nitrocharger Plus. Это, скажем так, новая модель подвески, которая заменила Nitrocharger Sport. Ну, автомобиль ведет себя очень уверенно, держит дорогу. Мне все понравилось, честно говоря. И высокие скорости, и маневрирование, переход из колеи в колею. То есть он достаточно управляем. Ну, этот автомобиль наших монгольских друзей, они достаточно хорошо его подготовили. Очень сбалансированный, очень, скажем так, управляемый. Вчера также мне удалось покататься на самом маленьком автомобиле нашей экспедиции, наших приключений. Это вот Suzuki Jimny. К моему удивлению, мы достаточно хорошо прокатились. Вот. И, в принципе, очень же даже хорошо автомобиль держит дорогу. Единственное у него недостаток – это короткая база. То есть между колесами очень маленькое расстояние, поэтому его немножко, скажем так, заносит, особенно на гребенке. and also thanks everyone, especially